Өнөөдөр бид Тайваны хамгийн алдартай аимшигтай түүхийн тухай ярих болно. Тайваны байгаль үнэхээр үзэсгэлэнтэй, авраг ногоон уус үргэлжилж гол мөрөн нь нарны гэрэлд гялалзан, шөнө болохоор хотууд нь яг л тэнгэрээс унсан одод шиг гэрэлтдэг. Гэхдээ үзэсгэлэнтэй газар бүрт сүүдэр нуугдж байдаг. Заримдаа тэр сүүдэр харанхуйдаа үлддэггүй. Заримдаа тэд хэн нэг дагаж гэрт нь хүртэл хурж ирдэг. Тайванд хамгийн аимшигтай тооцогддог түүхүүдийн нэг бол улаан хувцастай бяцхан охины тухай түүх. Энэ бол зүгээр нэг домог биш, харин нэгэн гэр бүлийн дүрс бичлэгнээс үүсжээ. Нэгэн үе Тайваны телевизүүдээр сүнсний тухай нэвтрүүлгүүд маш их алдартай байжээ. Хүмүүс хачирхалтай бичлэгүүд сүнстэй, байшин аимшигтай учраас гар камераар авсан чичирхийлсэн дүрснүүдийг тайлбартаагаар үзэх дуртай байлаа. Гэвч нэгэн орой цацагдсан бичлэг сүнс сүдэрт хамгийн эргэлздэг хүмүүсийг хүртэл тавгуудуулсан юм. Анх харахад тэр бичлэг ямар ч аюулгүй харагдсан. Ойн дунд хийж буй гэр бүлийн аяллаа хуучин камерт бичсэн жирийн нэг видео. Гэр бүлээрээ аялаж буй хүмүүсийн хамгийн ард нь нэгэн улаан хувцастай бяцхан охин явж буйг харагдана. Чухам эндээс л Тайваны хамгийн аимшигтай түүхүүдийн нэг эхэлсэн. 1998 онд тухайн үеийн телевизүүдийн нэвтрүүлгүүд аль нь хамгийн аимшигтай байх вэ гэж өрсөлддөг байсан. Хамгийн алдартай нэвтрүүлгүүдийн нэг нь GTV сувгийн Ghost and Spirits байлаа. Тэд үзэгчдийн илгээсэн юр бусын түүхүүдийг цацдаг байсан юм. Гэхдээ нэгэн бичлэг бүхэл бүтэн улсын ярианы сэдэв болж өнөөдрийн домгийн эхлэл болсон. Эхэндээ видео ингээл харагдсан зүгээр л ууланд алхаж буй хүмүүсийн бичлэг. Гэвч дараа нь хүмүүс тайлбарлахын аргагүй төгшөр мэдэрч эхэлсэн. Энэ тухай нийтлэл бичсэн сэтгүүлчид хүртэл компьютер нэвтэрч толгой нэргэн дотор нь муухарсан гэж ярьж байна. Яг л тэр улаан хувцастай охин өөрийнхөө дүүхийг хүмүүст хүргэхийг хүсээгүй. Уг бичлэгийг 1998 оны 3 дугаар сарын 1-нд хийсэн байдаг. Хуа ухтай нэгэн гэр бүл тайчундах Дакон уулын замаар зугаалж авсан байна. Тэд инээлдэж дуулж тоглож наадан тэр бүх мөчөө камераар бичиж авч байлаа. Яг л хий хүний хийдэг жирийн нэгэн гэр бүлийн аялал. Камер барьсан хүн инээд алдан яриа өрнүүлж аяллаа жижигхэн мөчүүрийг тогтвортой бичиж байв. Заримдаа модлоо, заримдаа замлуу, заримдаа гэр бүлийн яриа лүү чиглэн. Бүх зүйл энгийн аз жаргалтай 50 өдөр. Гэвч хэдхэн 7 хоногийн дараа эмгэнэлт явдал болсон байна. Гэр бүлийнхэн нэг гишүүн гинэт нас орж. Түүнийг дурсахын тулд хуа ухтны гэр бүл бүгд цугларч тэр сайхан өдрийн бичлэгийг дахин үзэхэр болсон байна. Эхэндээ өрөөнд дотор дулаахан гур амьсгалтай байлаа. Хүмүүс инээлдэж, ярилцаж, аз жаргалтай дурсамжуудаа хуваалцаж эхэлсэн. Гэтэл бичлэгэн дээр нэгэн дүрс гарч ирсэн тэнд байх ёсгүй хүн. Ямар ч уулчин биш, замын хажуугаар өнгөрсөн хүн ч биш. Тэр бол нэгэн танихгүй охин байлаа. Энэ охин тэдний гэр бүлийн араас хэдхэн алхмын зайтай дагаж явж байсан бөгөөд тод улаан хувцастай байсан. Эхэндээ магадгүй өөр жуулчин гэж андуурж болохоор харагдсан. Гэхдээ бичлэгийг дахин үзэх тусам ямар нэгэн зүйл буруу байгааг ойлгожээ. Түүний арьс нь хитрхи цонхгор яг л лааны тос шиг. Царай нь бүдэг тод харагдахгүй, харин хамгийн аимшигтай нь нүдэн байж. Эсвэл нүднийх нь оронд байсан хоосон харанхуй нүхнүүд тэр камер руу ширтэж байлаа. Бичлэгийг үзэж байсан Хуагийн гэр бүл айдас давтсан. Тэр өдөр ойд хүүхэд харснаа хинэж санахгүй байсан. Өөр гэр бүлтэй тэнд таараагүй, тэднийг дагаж авсан бяцхан охин байгаагүй. Түүний оршин байсан нь боломжгүй зүйл байлаа. Гэхдээ тэр бичлэг дээр байсан. Гэхдээ энэ нь хамгийн амжтай хэсэг нь биш байв. Бичлэг дээрх нэг агшинд гэр бүлийн нэг гишүүний дүр өөрчлөгдсөн байж түүний ам баг зэрэг ангаахад урт хурц соёо гарч ирсэн нь яг л хуучны домгийн чөтгөрүүдийн зураг шиг харагдсан байв. Камер бүдгэрээгүй, гэрлийн хугаралч биш. Соёонууд нь тодхон харагдаж байсан. Гэтэл өөр хэсгийг үзэхэд түүний шүд хэвэн байлаа. Ямар ч асуудалгүй жирийн хүн шиг. Харин хамгийн жихүүдээс хүргэм зүйл нь тэр хүн бол хэдхэн 7 хоногийн өмнө нас барсан гэр бүлийн гишүүн байсан. Энэ нээлт зөвхөн Хуагийн гэр бүлийг биш, бичлэгтээ ажилласан телевизийн багийг хүртэл цочирдуулж. Ghost and Spirits нэвтрүүлгийн баг энэ түүхийг алгасгад хэтэрхий том, хэтэрхий аимшигтай хэрэг гэж үзэн тусгай дугаар хийхээр шийдсэн байна. Гэвч аимшиг зөвхөн нэвтрүүлгээр дууссангүй. Нэвтрүүлгийн редакторын туслах залуу уг бичлэгээр шөнөөрөө хүртэл ажиллажээ. Тэр өөрийгөө сүнс сүдэрт итгэдэггүй хүн гэдгээрээ бахархах дуртай.
Урд нь хууранд сүнсний бичлэг, эвлүүлэг, зохиомл амьжгийн бичлэгүүдийг олон харж байсан тул энэ ч бас тийм зүйл гэж үзсэн байна. Тэр бичлэгийг компьютер руу оруулж эвлүүлж эхэлсэн. Тэгээд тэр охиныг дахин харжээ. Моддын дунд нуугдсан гэр бүлийг үргэлж дагаж яваа тэр охин. Тэр бичлэгийг дахин ухрааж үзэх тусам охины нүдгүй харалсан хоосон хонхруудыг анзаарч эхэлсэн байна. Ямар нэг зүйл буруу санагдаж байв. Яг л тэр хоосон нүд нь бичлэг биш, харин өөрийг нь ширтэж байгаа мэт. Удалгүй өрөө хүүттэй аж эхэллээ. Сонх онгоогоогүй байхад хүүтэн салхи мэдрэгдэв. Арьс нь арзааж, яг л ард нь хэн нэгэн зогсож байгаа мэт дарамт мэдрэгдсэн байна. Тэр удаанаар эргэж харсан хинч байсангүй. Өрөө хоосон зөвхөн компьютерийн дуу. Тэр айдас тавцсандаа бүх гэрлийг асаачхав. Хурц гэрэл сүүдрийг үргээсэн ч нуруу дагсан хүүтнийг арилгаж чадсангүй. Тэгээд ширээн дээрээ буцаж ирэхэд зүрхэн зогсох шахажээ. Бичлэг өөрчлөгдсөн байсан. Тэр охин өмнө нь алсад харагдаж байсан гэдэгтээ тэр итгэлтэй байв. Харин одоо охин дэлгэцийг бүхэлдэн дүүргэсэн байлаа. Цонхгор царай, хоосон хар хонхор нүд. Яг л түүний бодлыг сонссон мэт ширтэн. Залуу айсандаа сандлаа түлхэн унгаад офисоосоо шүн дунд гүн гарчээ. Гэхдээ тэр шүн төгсгөл биш байв, зөвхөн эхлэл. Тэр шүн гэртээ ирээд хөрвөөсөн ч яаж игээд унтсан байна. Гэвч шүн дунд нэгэн чимээнээр сэрсэн байдаг. Хаалга тогших чимээ дахин. Тэр чимээ түүнийг зүүднээс нь хүчтэй гаргасан байдаг. Тоолгой нь өвдөж тэр тухай дарсаар чимээ гарч үе зүг рүү харсан байна. Чимээ нь ширээ орчмоос нь гарсан бөгөөд яг тэнд улаа хувцастай бяцхан охин зогсож байлаа. Тэр ширээн дээр яг л үргэлж тэнд байсан мэт тайван сууж байв. Бүүдгэр өрөөнд түүний тод улаа хувцас тодхон харагдана. Харин тэр хоосон хар нүдэн залуу руу ширтсээр бараг өөрөө ажиллаа нэг уншсан чи. Ингээд улаа хувцастай охины нэвтрүүлэг цацагдсны дараа энэ түүх Тайван даяар тесрэлчиг тархсан юм. Хүмүүс тазралтгүй маргалдаж байв. Бичлэг үнэн байсан уу? Энэ охин хэн байсан бэ? Хэрвээ жирийн нэгэн уулаар аялаж байсан хүүхэд бол яагаад ийм харагдсан бэ? Гэвч удалгүй нөхцөл байдал бүр дордов. Нэвтрүүлэг гарснаас хэд хоногийн дараа телевизийн сувг руу хүмүүс уцтаж эхэлжээ. 3 өөр үзэгч өөрсдийн гэртээ улаа хувцастай охиныг харсан гэж тангаргалсан байна. Тэр зүгээр л зогсоод тэднийг ширтэж байсан гин. Удалгүй гай зовлонч дагуулсан нэг хүн учир битүүлгээр хөндөвдөж нөгөө нь аимшигтай автосолд орсон байна. Тэд бүгд үүнийг охиныг харсантай холбоотой гэж итгэж байлаа. Удалгүй хүмүүс энэ бичлэгийг ганцаараа үзэж болохгүй видео гэж нэрлэх болсон. Мэдээж бүгд итгээгүй. Эсэргүүцсэн эргэлзэгчид телевизийнхэн рейтингээ өсгөхийн тулд бүхнийг зохиосон гэж буруутгаж байлаа. Гэхдээ шууган хэтэрхий том болсон тул телевизийнхэн энэ түүхийг улам ашиглаж эхэлжээ. Продюсер нь хүртэл эфирээр хэрвээ энэ охиныг таних хүн байвал бидэнтэй холбоо барина уу гэж хэлсэн байна. Дараа нь зураг авалтын баг өөртөө Дакун уул руу буцаж очсон. Тэд ижил замаар алхаж ойролцоох сургуулиудаар орж нутгийн хүмүүсээс асуусан байна. Гэвч хинэнч тэр охиныг таньсангүй, хинч нэр хэлж чадсангүй. Эцэст нь өөр нэг телевиз болох CTV тусгай нэвтрүүлэг хийж анхны бичлэг хийсэн хүнийг уурьжээ. Тэр хүн нэг зүйл хэлсэн байна. Би тэр өдөр ямар жохон хараагүй. Тэр зөвхөн гэр бүлээ бичиж байсан болохоос өөр хүмүүсийг биш. Гэвч дараа нь өөр нэгэн мэдээлэл гарч ирв. Үнэн дээр хүмүүсийн үзсэн бичлэг нь бүтэн бичлэг биш байж. Жинхэнэ видео нь 30 гаруй минут үргэлжилдэг байсан бөгөөд улаа хувцастай охин зөвхөн нэг удаа биш олон удаа өөр газарт дахин гардаг байсан гэж. Гэхдээ удалгүй хүмүүсийн сонирхол буурч эхэлсэн. Зарим нь бичлэгийг эвлүүлэг гэж үзэж, зарим нь зураг авсан хүнийг худалч гэж нэрлэв. Түүх аажмаар мартагдсан. Гэхдээ энэ бүхэн 1998 оноор дууссан. Хожимо 2014 онд нэгэн явдал энэ домгийг дахин амьлуулжээ. 80 настай эмэгтэй Тайваны зүүн хэсгийн аялал жуулчлалын алдартай бүс болох Хуайлиан руу аяллаар явсан байна. Тэр үнэхээр баяртай байсан бөгөөд шинэ хоол идэж, байгалыг үзэж сонирхон хүүхэд шиг догдолж байсан. Гэвч нэг зогсоол тэр ариун цэврийн өрөө орно гэд явсан ч эргэж ирсэн. Хамт явсан найз нь түүний гарч ирэхийг огт хараагүй гэж хэлсэн байна. Ямар ч хөлийн чимээс сонсоогүй. Тэр зүгээр л алга болсон. Удалгүй хүмүүс сандарч аяллыг хөтөж тусламж хүссэн байдаг. Нутгийн иргэд нийлээд 50 гаруй хүн түүнийг хайж эхэлсэн. Хайлт бүр 5 хоног үргэлжилсэн. Харин 5 дахь өдрөө эмэгтэйг олоход ямар ч утгагүй газраас олдов. Тэр ариун цэврийн өрөөнөөс 3 км-ийн зайтай хадны дор голын ирэг дээр хөвтөж байсан.
Тэр газар бол жирийн замтай газар биш, туршлагатай уулчид ч хэцүү давдаг хад чулуутай аюултай бүс байсан. Харин тэр хөгшин эмэгтэй тэгш газарч арай ядан алхдаг хүн байв. Тэгээд тэр яаж гол гаталж хад давж тийм газар хөрсөн байв. Хинч тайлбарлаж чадаагүй. Харин аз олж тэр эмэгтэй амьд байлаа. Ядарсан цочирдсан ч амьд байсан. Түүнийг шууд эмнэлэгт хүргэсэн байна. Тэр сэрээд харин юу болсныг ярьсан. Тэр ариун цэврийн өр орчхоод гарч ирэхэд улаан хувцастай, улаан шүхэр барьсан бяцхан охин зогсож байсан гин. Эхэндээ аимшигтай харагдаагүй царай нингийн, гэхдээ ямар нэгэн зүйл буруу мэд санагдсан. Яг л энэ ертөнцийн хүн биш юм шиг, удалгүй охин түүний гараас зөөлөн атгаад нэгэн горхилуу дагуулan очиж ус уухыг шаардчээ. Эмэгтэй бүхийж ус уух үедээ холоос хүмүүс нэрийг нь дуудаж байгааг сонссон байна. Дараагийн санаж байгаа зүйл нь тэр хадны дор хэвдэж байсан мөч тэр яаж тэнд очисноо огт сандаггүй. Энэ түүх интернетэд тарамагц хүмүүс шууд улаан хувцастай охинтой холбож домог дахин амилсан. Түүнээс хойш ижил төстэй түүхүүд ар араасаа гарч ирсэн байна. Зарим нь бороотой шөнө хоосон зам дээр охиныг харсан гэдэг, зарим нь зөвхөн шөнөөр гарч ирдэг гэж ярьдаг. Бас зарим нь зүүдэндээ түүнийг орныхоо хөлд чимээгүй зогсож байхыг харсан гэж. Удалгүй уул зам горх гээд олон газар энэ охины үзэгдэлтэй холбогдох болсон байна. Телевиз зарим сэтгүүлчид хүртэл тайлбар хийж паранормал үзэгдэл судлаачдад ханджээ. Тэгэхэд нэгэн шинжээч нэг сонирхолтой зүйл хэлсэн байна. Тэр бол сүнс биш, бүр хий үзэгдэлч биш. Тэр бол ууланд амьдардаг чөтгөр гэж. Тайваны ардын амын зохиолд Мэйшэнзэ гэх уулын чөтгөр байдаг бөгөөд хүмүүсийг төөрүүлж уул руу дагуулж явдаг гэж үздэг. Зарим хүн улаан хувцастай охиныг энэ домогтой холбоотой гэж итгэдэг. Тэр гин зэмгүй хүүхэд шиг харагддагч хүмүүсийг зэрлэг байгал руу дагуулж яваад төөрүүлдэг. Зарим нь олддог бол зарим нь олддоггүй. Амьд үлдсэн хүмүүсийнх нь яриа бүгд адилхан. Тэд хүүхэд эсвэл залуу эмэгтэйтэй таарсан гэдэг. Ирхүү дүрс тэдэнд хоол ус санал болгодог. Гэвч аврагчид тэднийг олоход тэр гартаа хоол биш, шавж, мөчөр, шороо атгсан байдаг гэж. Тэдний оюун санаанд тэр бүхэн жинхэнэ мэд санагдсан ч бодит байдал дээр тэд идэж болохгүй зүйлийг идэж байж. Судлаачдын хэлснээр энэ домог зөвхөн нэг охины тухай биш, энэ бол Тайваны уулсын тухай айдас. Үзэсгэлэнтэй ч аюултай байгаль. Олон ч зууны турш хүмүүс ой доторх сүнснүүд ууланд хүний нэрийг дуудаж болохгүй, хачин чимээ сонсвол эргэж харж болохгүй гэх мэт цэрийн тухай ярьсаар ирсэн. Улаан хувцастай охин энэ бүхэнд яг тохирдог. Байгаль үргэлж харагдаж байгаа шигэ биш гэдгийг сануулсан дүр. 2015 онд энэ домгоос сэтүүлсэн The Tag Along гэх аимшиг кино гарсан бөгөөд маш их амжилт олжээ. Ингэснээр улаан хувцастай охины дүр Тайваны аимшигын бэлэг тэмдэг болсон байна. Кино нь орчин үеийн Тайваны айдсыг харуулсан. Орчин үеийн хөгжил ба эртний итгэл үнэмшлийн мөргөлдөөн, үзэсгэлэнт байгалийн задах аюул. Амьд ба үхтлийн хоорондох эмзэг хил. Гэхдээ өнөөдөр ч чөтгөр шолмос сүнс савдаг гэх мэт ойлголтыг хинч нэцааж эсвэл хинч боддоор нотлоогүй л байна. Магадгүй хүн төрлөختөн байгаа цагт энэ сэдв үргэлж сонирхолтой сэдв байсаар байх үз. Хүн аимшигын түүх унших, үзэж сонсох үед айдас төрдөг нь тарих бодит аюул ба төсөөллийн аюулыг бүрэн ялгаж амждаггүйтэй холбоотой. Ялангуяа харанхуй ганцаараа байх, эсвэл бодит мэд дэлгэрэнгүй түүх сонссон үед тарих аюул байж магадгүй гэж автоматар хариу үйлдэл үзүүлдэг. Айдас төрөхөд хэд хэдэн зүйл зэрэг ажилдаг. Амигдала гэдэг тархины хэсэг аюул илрүүлдэг. Жибодтоор аюулд ороогүй байсан ч хэн нэгэн араас харж байна, харанхуйд юм байна гэх мэт дүрслэлүүдийг аюул гэж хүлээж ав. Бие адреналин ялгаруулдаг, тэгэхээр зүрх хурдан зохилж арьс арзааж сонсгол хурц болдог. Хүний төсөөлөл үлдсэн хоосон зайгаа өөрөө нөхдөг. Аимшигын түүх бүх зүйлийг харуулахгүй орхидог учраас тарих хамгийн муу хувилбарыг өөрөө бүтээдэг. Энэ нь шууд харснаас ч илүү аимшигтай байдаг. Хувьслын талаасаа бол айдас бол амьд үлдэх механизм. Сэжигтэй чимээг тоохгүй өнгөрөөсөн хүнээс илүү болцшгүй аюулаас болгоомжилсан хүн амьд үлдэх магадлал өндөр. Тарих чухамдаа ингэж ажилдаг. Тиймээс ой дотор нэрээр чин дуудвал эргэж харж болохгүй. Шүн орны хөлд зогсож байсан гэдэг зүйлс тархинд маш хүчтэй нөлөөлдөг. Учир нь тэр бодит амьдралтай ойрхон магадгүй үнэн байж болох мэдрэмжийг төрүүлдэг. Сонирхолтой нь хүмүүс айх дуртай байдаг. Учир нь тарих аюулгүй орчинд аюул мэдрэхийг нэг төрлийн сэтгэл хөдлөлийн галзуу хулгай шиг хүлээж авдаг.
Аимшигын киноноос эхлээд гинт хэргийн подкаст цувралууд цаашлаад нэгэндээ ярьдаг аимшигын явган яриа бүгд энэ мэдрэмж дээр тогтдог. Ялангуяа бодит явдлаас сэтүүлсэн гэдэг түүхүүд илүү хүчтэй нөлөөлдөг. Яагаад гэвэл тарих энэ нь зохиомл биш байж магадгүй гэж хүлээж авдаг болохоор тэр. Улаан хувцастай охины хэрэг дээр зарим хүмүүс анхны бичлэгийг хуурамч байсан гэж хэлдэг. Магадгүй телевиз рейтингийн төлөө эвлүүлсэн байх. Харин зарим нь гэр бүлийнхэн зүгээр л араас нь явж байсан хүүхдийг анзаараагүй гэж үздэг. Харин бусд нь илүү харанхуй зүйлд итгэдэг. Магадгүй камер хүний нүдэнд үл үзэгдэх зүйлсийг бичсэн ч байж болох юм аа.